Адуутай харигтай сайхан сумын хөдөлмөрч бүтээлч иргэдэд хүчээлэн улсын авраг малчнаар шалгарсан ундрах багийн малчид, лавг сүрэн баасан дам нар болон аймгийн авраг малчнаар шалгарсан Төмөрбаатар, Нямбадрах нарын шагналыг аймгийн засаг дарга Батцэрэг, улсын хурлын гишүүн Бат Эрдэнэ, байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны дэд сайд Батбаяр нар гардуулж хүндэтгэл үзүүллээ. Баярлалаа. Би хоёр цагаас аавч гоё шгийг л одоо тааж идэх зэрэгтэй юм болж байна. Тэгээд айлын баг уу аавчийн л одоо тэр мал ядуу хөрөнгөлсөн гоё шгийг тааж л одоо 1990 оноос нэг адуу авч 2 жилээс тавлаад нэгдэл мандарсан тэгэл тэрнээс хойш маллаа жавжаад 5 онд гэрүүл бол тэгээд малаа дагнал малж эхэлсэн. Тэгээд 2007 онд би 1000 малчин болж сумын сайн малчин болсон. 2009 онд одоо аймгийн алдарт уяач цолурдсан. 2013 онд Монголын үндэсний олон нийтийн хараад телевизийн алтан телевиз алтан эзнэр Булган аймгаас анхудаа үрдэж тэр жилээ мөн аймгийн сайн малчин гэсэн алдар цолыг хүртсэн. За 2002 оноос л одоо сайхан сумдаахны малчны бүлэг гэж байгуулж хадлангийн бага трактор авч нэлээд олон айлны хөвсөдлөм тамруулж хадаж эхэлсэн. Дараа нь 2013 оноос одоо нөхөрлөлийг одоо байгуулж болсон гэж байгаль орчны хамгаалахын төлөө сэтгэл гаргаж ингэж ажиллаж байна. Тэгээд энэ хөдөлмөрийн минь үр шим өнөөдөр улсын авраг гэсэн нэр хүндтэй шагналаа шагнагдсантай их баяртай байна. Ингээд энэ шагнал маань цаашид одоо над их урам зориг өгч цаашид олон их хөдөлмөрлөж мал сүргийн хамгийн эсхийг олондоо хүртэж явах хэлийдэ. Булган аймгийн сайхан сум сүүлийн 7 жил тасралтгүй улсын авраг малчин Алтан төлөгийн эзэд аймгийн сайн малчдыг төрүүлж байгаа лээ. Хөдөлмөр зүтгэлээрээ алдартай сайхан сумынхан улиран одож буй бичин жилийн амжилт бүтээлээр өдөж өгтөн залгаж буй дахиад жилдээ улам их амжилт гаргана хэмээн итгэл дүрэн байна. Өнгөрсөн бичин жилд манай сайхан бүдийн ажил амьдрал ажил үүсгэн бүтэц сайхан жил байлаа. Өнгөрсөн хугацаанд сайхан сумын хүн маач өслөө, масур маач өслөө. Өнгөрсөн жилийн 340,207 мал тавлуулж аймагтаа мал сүргийн таваар тэргүүрөнд 94,000 төлөвлөлөө авсан амжилттай байна. Тийм манай сумаас одоо энэ ундрах багаас анх удаага улсын 2 авраг хэрлэнхэн төрлөө. Энэ сайхан сумын засаг даргын хамгийн гол засаг даргын хүмүүс их талархалтай байна. Эд маань хөдөлмөрч урдаа тавьсан зорилготой тэр зорилгодоо хүрэхийн тулд олон жилийн хөдөлмөрсөлийн үр шимг энэ жил хүртлээ. Эд маань ус хоорондоо тэр засгийн холбоотой юм сайхан ус байгаа. Ингээд үр дамжсан юм сайхан малчид. Тэгээ өнөөдөр юм шагнал хүртсэн яваад одоо 2 малчинтаа бас сайн өсөө яриж байна. Монгол улсын хамгийн олон адуутай сайхан сумаас төрөн гарсан аймгийн авраг малчин Төмөрбаатар, Нямбадрах нар тооны биш малаас авах ашиг шимийг нэмэгдүүлж нийгмийн хариуцлагын хүрээнд сум орон нутагтаа дэмжлэг туслалцаа үзүүлсэн. Цаашид улсын авраг малчин болохоор хичээн зүтгэх болно гэсэн юм. Аймгийн сайн малчин гэдэг цолыг авсантаа баяртай байна. Тэгээд энэ одоо хамгийн түрүүнд хэлэхэд энэ сайхан засаг захиргаа аймгийн удирдлага, сумын удирдлага, энэ орон нутаг энэ тэгээд энэ сууж байгаа энэ ахын дүүсийн хэдий бүхэн бүтээлэр миний энэ аймгийн сайн гэдэг малчин эрхэм өрөнд төрлөө. Тэгээд энийг одоо авсны төлөө би дахиад сайн хөдөлмөрлж улсын сайн малчин гэдэг миний том ах болсон 2 жилийн өмнө тэрний татамж хийхин төлөө зүтгэнд гэдгээ энэ та эрхэмд амлая. За тэгээд нэг хүний байдаг малчдын явгаалan тэгтээ миний өөрийн барьдаг барьцвал угаасаа хоёлоо яг энэ олон мал зүтгэдэг болохоор ер нь тэгээд нэг элдүүхэн маддууг нэг хашаа орооноос задгаад ер нь тэгээд нэг аль бэлчээр отор талаар явж ирсэн өдөө зэрэгт нэг 1507 мал болохтой юм болгосон тоо. За би сайхан амжилтанд үүрэхэд миний ээжийн
энэ дүүн улсын сайн малчин дамжин гэж хүн надад заа сургаж мал харгыг заа сургаж намайг дагуулж тэгээд би одоо 20 гаруй жил энэ ахыгаа дагаж мал малж байна да. Би одоо маллаж ингэж явж байхдаа ерөөсөө малыг үйлдвэр ухсаагийн сайжруулж тарга хүчийн зундан сайн ахуулж өвөлдөн тэр юугаар орж байна да тарга хүчээр нь. Тэгээд ер нь өглөө хямартай явхад тэгэл ажил аяндаа л хөтгөх юм да.